Юм асуух гээд би нөгөө шинэ гарцаар авсан байхгүй юу? Ханаас Амар өнөр гараад байгаа байхгүй юу? Тэгээ угаасан ч ярахгүй юу? яг ч өртөөс асууж байгаа мөрөөр даармаа гэсэн арилсан. Манай улсад жил бүр 18,000 гаруй хиймэл гацуурын импортоор орж ирдэг ба үүний 97% бүгд найрамдах хятад ард улсаас худалдаа авдаг байна. Тэгвэл сүүлийн жилүүдэд найрлахын тодорхойгүй хиймэл гацуур модноос их хэмжээний хурц үнэр гарч иргэдэд хордлогын шинж тэмдэг илэрдэг болжээ. Тэгээд тэр нэг үнийхээ чанараас болоод үнэн хямдтай тэр би нөгөө нэлээд их үнэтэй байдаг юм байна. Ер нь хүмүүсийн худалдаж авахдаа үнэр гардаг үгүй юу гэж асууж байна. Асууж илээ зарим нь. Тэгэхээр энэ дулаан гадаа юм халуун одоо юм фармарны ойролцоо бол энэ пи метрууд ер нь яхан үнэтэй байдаг байх шүү юм. Ер нь эрүүл мэндийн сөрөг нөлөөтэй болов. Нөлөөд байгаа юм биш үү юм. За үнэтэй байна гэдэг чинь. Коронавирус дараах хэл мэл тааж байгаа. Юу хавар гэсэн юм наваад. Гэхдээ очоод татлаад нэг яасан ч аюу хүнэр гараад ирсэн. Тэгэхээр босгон дээр 3-4 хоногсоо хүрсэн. Бас үнэр гараад болтгоо. Тэгээ буцаад өгөөл яасан да. Энэ амар үстэй юм чинь. Аха. Та бүгдэд одоо тэр тухайн үнрээс болоод дотор мухай оргих, толгой оргих ч юм уу тиймэрхүү шинж тэмдэг ажиллагдсан болов? Ер нь тийм тооцоолох юм билээ. Тэр нэг манайх жоохон хөвгтэй тэр жоохон байсан болохоор нэг 7 хоног гарч юм байна. Одоо босгон дээр дадлаад хайрцагнаас гаргаад босгон дээр тавьж ирсэн байна. Тэгээд хамгийн дараа бацаагаа оруулаад дасах гэдэг үгс. Бас өнөр нь гардаг уу юу сайлтгүй 600 нөө 700 хавцал болж ирсэн байна. Тэр хавцал болж ирсэн байна. Хиймэл газар модыг дэлхийд дахинд хэвчлэн PVC болон PE-ийн хуванцар материалаар бүтээдэг. PVC-ийн хатууд бол хэвчлэн барилгын материал ашигладаг бол PE-ийн уян хатаг хямд өртөгтэй учраас төрөл бүрийн гялгар ууданд түгээмэл хэрэглэгддэг байна. Харин сүүлийн жилүүдэд PVC хуванцар материалыг гал төсвөртэй болгохын тулд өөр төрлийн химийн барьцалдуулагчтай холдог болжээ. Ингэснээр PVC хуванцар нь өөрөөсөө хар тунгалаг гэхээр ялгаруулдаг хэмээн үзэж дэлхийн нийт ахуйн хэрэглэнээс хасаж эхэлж байна. Гэтэл манай улсад найрлага болон юугаар хийсэн нь үл мэдэгдэх хиймэл гацуур их хэмжээгээр худалдаасаар байна. Яг энэ модныхон доороо ёроолтой ч юм уу те PA материалаар хийгцэн гэсэн тийм шашиг тэмдэг байгаа болоо. Тийм байдгүй чи PA гэдэг байгаа чинь ийм яг энэ материалыг яриад байгаа камер хавдаг бол энийг яриад байгаа байхгүй юу? Энэ дотор хэдийн янз байгаа байхгүй юу? Одоо иргэд бас өөрсдөө онлайнаар худалдаа авалт хийдэг болсон шүү дээ. Тэгээд яг тэр материалыг энэ модноосоо яг яаж харах боломжтой? Онлайнаар хараад ямар мэдэгдэх боломжгүй зургийн цаанаас. Ингээд яг өөрсдөө ирээд нүдээр үзээд хараад авах юм бол ингээд тайлбарлаад өгвөл би бол ингээд юугаар нь ялгаал тавьчихсан байгаа. Энээс өөрөө үнэр гарах магадлалтай гэдэг. За тухайн энэ гацуурт ер нь PVC юм уу PA гэсэн тэмдэглэгээ байгаа эсхийг бүгдээрээ шалгаж үзцгээе. За дунд хэсэгт нь бол алга. За доод энэ суур хэсэгт нь бол ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ байхгүй байна. За худалдаа эрхлэгч нараас үүнийг тодруулахад бол ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ бол байхгүй бүх гацуурнууд яг ижлэгэн байгаа гэдгийг хэлж байлаа. Монгол улс дэлхийн стандартын дагуу пластик бараа эд зүйлсэд байх ёстой хар дугуулгын дээд хэмжээг 90 ppm гэж заасан байдаг. Үүнээс дээш гарсан тохиолдолд насан туршид болон хүүхдийн эрүүл мэндэд дараах сөрөг үр нөлөө гардаг байна. Хар дугуулгын нөлөө зөвхөн бид байх ёсгүй хэмээн нэгдэл. За ингээд баг багаар ингээд хордлого авцаар байгаа ингээд хордлого гэхэд одоо цаашдаа ямар үр нөлөө үзүүлэх вэ гэхээр одоо баг насны хүүхд бол ой тогтолт болон сэтгэн бодох чадвар нь буурна. Ой тогтолт сэтгэн бодох чадвар. Насан туршийн үеийн хувьд бол сэтгэн бодох чадвар ой тогтолтоос нь гадна зүрх судасны системийн асуудал үүсдэг. Жирэмсэн эмэгтэйд бол нэрээ ургийн гаж үүсдэг. Тийм эрсдэлтэй л дээ. Боцууд нь одоо ямар нэгэн боцыг хорлохын тоглож энэ мэдээж бас л ялгаагүй илгэн дээр шүүгдэнэ гэж үздэг. Тэгээ илгэн дээр шүүгдэх явцад энэ илгэн дээр мууц гэдэг юм их үүснэ. Тэр мууцнаас нь цааш хүний биеийн боцын солилцоонд орохдоо олон хүчний уг сөрөд нь боловчдөг. Одоо жишээ нь олон шалтгаан тодорхойгүй өвчнүүд гэж автоиммун өвчин болон төрөлбөрийн арьсны өвчнүүд, хавтрууд эдгээр нь бүгд одоо манай олон санааханд бол ер нь хөвчлэн илгэн дээр одоо мууц сэгвэсээс холбоотой байдаг. Тэгээд энэний гол шалтгаануудын нэг нь одоо 60 буюу одоо манай олон санааханд найруулсан хорийн өвчин гэж үүдээ. Ямар нэгэн бодисд хордох. Тэгээд энэ бол мэдээж одоо үе нөгөө нэг хүнд талын хордлого болон одоо шинэ хар туулгын хордлогоос орж болдог. Ер нь хар туулгыг авах хэд хэдэн боломж байдаг. За энэ гэр ахуйн нөхцөлд бол мэдээж энэ бол хоол хүнсний төмс амд
Хүүхдийн хувьд бол тоглоомнууд, хумцар тоглоомнууд. Ер нь хумцар гэсэн үг шүү дээ. Тэгээд нөгөөт нь болохоор ус болон хоол ус. Тэгээд хамгийн чухал нь агаар. Хиймэл газвар нь хүүхдийн тоглоомны төрөлд хамаардаг тул хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лабораторид шинжилдэг байна. Харин өмнө нь яг энэ төрлийн бүтээгдэхүүнд хар дуулгын шинжилгээг хийсэн тохиолдолд байхгүй юм. Бид дараагийн сурвалжлагаараа хиймэл газварт агуулгадах хар дуулгын хэмжээг шинжилүүлэх болно.